Хэрэг таны мод жимсээ өгөхгүй байгаа бол модны навчийг сэхэсгэдэг хачин жигтэй бордоо эм бертмэлт мөнгө бүр сайн сонсорой. Таны мод дотроо асар их ургац муужтай бөгөөд зөвхөн миний үзүүлэх гурван энгийн аргыг хэрэглэхэд хангалттай. Түүн удахгүй та өөр дүн хэзэж харж байгаагүй жимсээ хэрхэн ихээр харах болно. Тиймээс эхний аргийг анхааралтай ажиглаарай. За, эхний аргаас эхэлье. Моднохоо дэргэд оцоод хажууд нь зогсоод дээшээ хар. Хамгийн дөрөнд таяаланчид бидний хулгайч мөчрөө сүл босоо мөчр гэж нэрдэг зүйлийг хайх хэрэгтэй. Миний хартай бай энэ мөчрийг хардаа. Тэнгэрүүд яг шулуун улац цурааг нь харж өрөө. Энэ маш шулуун бат бүх байс маш сайхан ногоон хөтөвэн. Ихтэй нэг зүйл хэлье. Энэ мөчр чамайг хөөрж байна. Энэ мөчрөд яг л янда шиг мод хөрснөөс асан бүх хүч чадвартай жилээ энэ мөчрөөр дамжуулсан дэм юрж байна. Хэрэг таны мод ийм шулуун мөчрөдөөс дүрэн байвал энэ үлрээд жимс ятхя мартта. Мод бүх энерги зөвхөн өндөр болохын тулд зарцуулж байна. Тиймээс үүнийг яг одоо нэгч төвлөг зарчуулахгүй гэж засъя. Хэр амхан байгааг хартаа. Чиний хэсэг олс эсвэл зөвлөн уяав модны холтсыг гэмтэхгүй тулд нарийн утас биш байх нь чухал шүү. Олсны нэг үзүүрийг мөчрийн дээд хацагт болгоомжтой уяа. Одоо маш боломжтойгоор доош нөөжралд байх. Хугалж эсвэл хүчээр гэнэт татах шаардлагагүй. Бид зүгээр их чиглэлийн өөрчлөлтийг үүсэж байна. Ингэснээр тэнгэрүүд харахын өрөөнд бараг хэвтэй баярлалтай болж азар руу харсан бах болно. Ингэж мөхсөн баярлалд оруулсны дараа улсны нөгрөө зүрийг бичлэх хэрэгтэй. Чи үүнийг газар дээр том чулуу, модон гадаас эсвэл бүр тухайн модныхаа доод талын бүдүүн мөчөрт үеж болно. Хэрхэн босныг нь хараамаар мөчөр нь одоо дээшээ тэмүүлхэ болж ном фусан бэнд. Тэгвэл энэ энгийн үйлдэлийг хийснээр бид юунд хүрав? Чи модныхоо оройг бүрмөсөн өрчилжөө. Модны шим тэжээл болон хүчин хоолоор өндөр дарафтай үсэж буй үс мэт юм. Мөчрийг нухахтай чи тэр хурдаг нэг тормосоор зогсоож аваа хэрэг юм. Хүчин одоо дээшээ шууд гарах боломжгүй өөрсөн тул мөчр дагуух бүх нахиа руу дарахаас өөр аргагүй болно. Мотн одоо өндөр дурах боломжгүй гэдгийг ойлгоход за одоо жимсээ уух цаг болё гэж хэлж байгаа мэт болно. Хэдхэн досоо оногийн дараа та эдгээр жижиг зангила бүрээс нохол мөчр ургахын оронд цэцгийн багзаанууд галзуу мэт дэлгэр чиглэхийг харах болно. Одоо хоёр дахь арга руу оръё. Энэ арган маш сонирхолтой бөгөөд түн энгийн. Гэхдээ олон хүн үүнийг огт мэддэггүй. Олон жимсний модны хувьд тохиолддог зүйл бол тэд маш залхуу очдог явдал юм. Хэрэг мод зөөх нь паатай хөсөн байваач тэр өөрийгөө зовж ажиллахгүй. Түүний хийдэг ганц зүйл бол зөв хүмүүс шимтэ жийлэг сууч дээшэл урах. Ингээд мод чинь асар том үдсгэхэнтэй нөгөө навчаар дүүрэн болно. Гэхдээ хэрэг зөөний үйлдэлд дуурн суух сайхан сүйдэр хүсэж байгаа бол энэ яг тохирно. Гэхдээ хэрэг жимсээр хөвийн дүүрэхийг хүсэж байгаас зөвхөн навч урахад анхаардаг мод танд асуудал үүсгэн учир нь тэр гажч нимбэг эсвэл алим өгөх боо. Тиймээс модыг сэргээж жимс ургуу хатхырахын тулд бид энгийн хөсөөр эсвэл жижиг гар хурцаашил авах үзэн. Энэ тохиолдолд бид үүнийг савн тайсан учраас савны элмийг дагуулсан ханыг нь шүлгүүлээд тойрозоор хатгах хэрэгтэй. Ишинд нь хэд орчуулгүйгээр хөрсөн дээр тойр хэрбэрээс зөвлөн зүсэлт хийнэ. Ингэж мөн хэрэг та модо шүүд газарт эсвэл цэцэрлэгтэй тарсан бол яг адилхан хийн. Зүгээр хусуурын оронд энгийн цэцэрлийг нь хөрс ашиглаад ишнээс нь хоёр огны хэртэй зайтай тойруулан 3-4 удаа хүрсдэх хэрэгтэй. Гэхдээ хэдрүүц болохгүй маш болгоомжтой байх хэрэгтэй. Энэ савны бүх хөрсийг ухах эсвэл үндсийг нь гаргаж ирээд модыг барьж буй бүдүүн үндсүүдийг гэмтэх тухай асуудал биш юм. Бид зүгээр хосуураараа ирмэгийн тойрлон явж хамгийн дээд талд байгаа нарийн үндсүүдийг баг зэрэг тарихэл хүсэж байна. Савны ирмэгийг дагуулan цэвэрхэн 2 удаа явуулахад хангалттай. Ямач гэмтэд хүчрүүлэхгүй. Тэгвэл хэм энгийн арга яга дүр дүнтэй байдаг вэ? Учир нь гадаггүй дэлгтэр нарийн үндсүүдийг баг зэрэг тайлснаар нимбэгний модыг баг зэрэг цоочоож байгаа юм. Ургамал хүнсэндээ хөрсөн мэдрэмжийг авч даруй хариу үйлдэл үзүүлдэг. Ингэснээр зөвхөн навч ургуулах дэмий зүйлээ зогсоож мудлаг хэсгийн ургалтыг удаашруулан бүх хүчээ цэцэглэхэд төвлөрүүлдэг. Гэхдээ анхаараарай. Одоо миний хэлэх зүйлийг сайн сонсоорой. Учир нь энэ бол бүхнээс чухал нүүц нь юм.
Эдгээр аргууд нь оюун удаа туршигдсан бөгөөд үеийн үед хийж ирсэн зүйл боловч та үнийг байгалийн цэцэглэлтийн үеэс 1 сарын өмнө өөрийн бүс нутгаас хамааран өвлийн сүүл эсвэл хаврын ихээр хийх ёстой. Хэрв та үүнийг үйлрлийн бүс үед хийчихвэл модон цочолдуулсны улмаас цэцэглэх нь гарцаагүй. Гэхдээ цаг агаар эсвэл температур тохиромжгүй тул тэр цэцэгүүд нь нэг ч нэмбэг өгүүлгүй үүнэж дуусна. Цэцэглэх үеэс нь 1 сарын өмнө хийгээрэй. Тэгвэл тэр цэцэглэлд хэрхэн хүчтэй тухтаж 10 ургац болон хүүрэхийг та харах болно. За одоо гурдах бөгөөд сүүч агрого өрцөөе. Үүнийг бид усны зал гэж нэрлэдэг бөгөөд энэ нь та саванд тарьсан эсвэл цэцэрлэгтэй тарьсан арич тохиолдолд ашиглаж болох хамгийн ухаалаг аргууд нь нэг юм. Ханж байна уу? Бид модыг зөрчлөөр өдөр бүр тасралтгүй бага зэрэг ус хийж услах үед мод өөрийнхөө бүрэн 5 тухтай бүсэд багамд мэдэрдэг. Ос хажиж дутахгүй мэдэж авахаар мод үртэ фэрлдэх эсвэл жимсээ өгөх гэж ярахгүй. Энэ аргаар бид түүний хэвшмэл байдлыг бүрэн эвдэж хариу үйлдэл үзүүлэхэд нь хүргэх болно. Тэгээд үүнийг яаж хийх вэ? Маш амархан. Та хэдэн өдрийн турш услараг бронз зогсох хайртай. Та өдөр бүр ажиг шайхтай. Хөрсөн хуур ашиж, навчнаг ялуулсан өнгөө баг зэрэг автаж, эсвэл дохтогшоо баг зэрэг үрчиж эхлэхийг харах үед анхаараарай. Зөвхөн баг зэрэг шүү. Үргэмлийг түлэж, эсвэл навчийг нь унгаж болохгүй. Яг тэр үед бид арх хэмжээ авна. Яг тэр мөчид та ургамлаа их хэмжээгээр нэг дур үзлээрэй. Хөрсөн бүрэж ягтхийн тулд үндэс рүү нэт хуван үсгийгээрэй. Тэгвэл таныг инхүү үйлдэл хийхэд модон толгойд юу болдог вэ? Богино хугацааны гангачигт орсны дараа генетик хэмжээний үс авахад мод өвнийг муу цаг үе өнгөрч сайн бараа орлоо гэж ойлгодог. Урамл баг зэрэг сандаас идэвчин энэ миний боломж гэж ярьдаг. Модны мөчийн уралтыг зогсоож бүх энерги цэцгийн нахяг задлахад чиглүүлдэг. Гэхдээ өмнөх арга нь их хадал үүнийг байралан зам ёсны цаг хугацаанаас нь 1 сарын өмнө хийхээ мартуулзай. Хэрв та 1 сарын өмнө хийвэл модны хариу үйлдэл нь жинхэнэ жимс болох олон тооны цэцэгдэл хэрэг болно. Одоо энэ 3 ангийн тохируулгийг тохиромжтой цагт нь хэрэгжүүлээд үзээрэй. Тэгвэл энэ үзэлд та модныхоо үр дүн хэзээж байгаагүйгээр жимсээр дүүрэн байхыг харах болно гэдгийг би батлан хэлье. Хэрв танд асуулт байгаа бол эсвэл видеоны аль нэг хэсгийг сайн ойлгоогүй гэж бодож байвал доор сэтгэл өвтгээрэй. Би таны асуултад тусдаа хариулах болно. Тиймээс та энэ видеог хаанаас үзэж байгаагаа бовн ямар жимсний модтой холбоотой асуудал тулгарч байгаагаа сэтгэх хэсэгт бичээрэй. Ингэснээр би таны амьдарч буй үр амьсгалд тохируулах нь эдгээр аргыг хязээ хэрэглэх нь хамгийн тохиромжтой болохыг яг таг зөвлөж чагна. Хэрв танд энэ видео таалагдсан бол лайк дарж сүүхэ дагаж шинэ мэдээллүүдийг бүү алдаарай. Мөн гэртээ ургац муутай жимсний модтой хэн нэгэнд энэ бичлэгийг хуваалцаарай. Тогтдод на хазун доктор мен чиж байн дараагийн зөвлөгөөг үзэцгаая.